За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө дугаараар герман хэлний цагаан толгойн өсгөнүүд болон онцгой авиа дуудлагыг сурцгаая. За герман хэлний цагаан толгой нь нийтдээ 30 үсэгтэй 26 үндсэн үсэг, 4 тусгай үсэг гэж байдаг. Өсгөнүүдэд нэрлэе явчих. За өсгөнүүдэд нэрлэхдээ би эхлээд үсгээ нэрлэнэ, тэгээд дараа нь энэ үсэг орсон нэг үг хойноос нь дагуулад хэлээд явуудъя. A. Apfel. B. Brot. C. Celsius. D. Danke. E. Elefant. F. Fisch. G. Garten. H. Haus. I. Insel. J. Junge. K. Katze. L. Lampe. M. Milch. N. Nase. O. Obst. P. Papa. Q. Quadrat. R. Rosa. S. Sonne. T. Tisch. U. Uhr. V. Vogel. W. Wasser. X. Taxi. Y. Yoga. Z. Zeitung. За тэр дөрвөн тусгай үсгнүүд A. Umlaut. Äpfel. O. Umlaut. Schön. U. Umlaut. Über. Scharfes S. Ba. SZ. Straße. Герман хэлний чухал авиа хослолыг үздэцгээе. E хамтдаа орох юм бол I гэж дуудагддаг. Жишээ нь Zeit. E хамт орох юм бол урт E болж дуудагддаг. Жишээ нь Bier. За U хамт орох юм бол Ой гэж дуудагддаг. Жишээ нь Europa. За A umlaut U хамт орох юм бол бас Ой гэж дуудагддаг. Жишээ нь Häuser. SCH хамтдаа орох юм бол Ш гэж дуудагдана. Жишээ нь Schule. CH энэ авиа хослолын урд I, E эсвэл A umlaut орох юм бол энэ авиа хослол зөөлөн Х болж дуудагдана. Жишээ нь Ich. Харин энэ авиа хослолын урд А, О, У орох юм бол энэ авиа хослол хатуу Х болж дуудагдана. Жишээ нь Bach. Эсвэл Auch гэж дуудагдах нь. S, P үгийн урд орох юм бол Sp гэж дуудагдана. Жишээ нь Spielen. S, T бас үгийн урд орох юм бол St гэж дуудагдана. Жишээ нь Straße. N, G энэ авиа хослол Ing гэж дуудагдана. Жишээ нь Achtung. Онцгой дүрм ба зөвлөмжүүд гэх юм бол жишээ нь Х үсгийн урд их шиг орох юм бол Х үсэг өөрөө дуудагдахгүй, харин урд байгаа их шиг нь урт болж дуудагдана. Жишээ нь Gehen. За үгийн эцэст R орох юм бол А болж дуудагдана. Жишээ нь Vater, Mutter, Lehrer. Зарим герман үгнүүд бичигдснээс арай өөрөөр дуудагддаг. За энийг мэдчих юм бол германаар зөв уншиж, зөв дуудаж сурна гэсэн үг. За бид өнөөдөр герман хэлний цагаан толгой болон онцгой авиа дуудлагыг сурлаа. За өдөр бүр давтаж байгаарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.